За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд бүх цаг үеийн хамгийн гоё, хамгийн кул гэж боддог үзэх дуртай нөгөө 7 хоног бүр нэг ангийг нь хүлээж үзэж өссөн гэдэл ярих юм ихтэй галзуу анимыг хүргэх гэж байна. Би бүр одоо хэрэн дахин эхнээс нь үздэг тийм л гоё аними заяа. Энэ нь юу вэ гэвээс Наруто Shippuden. Гэтэ маш олон ангитай бүр анх Наруто гэх нэрээр 2002 оноос 2007 он хүртэл хүүхэд насны Наруто гэх дүрсгүй жаал хэрхэн нинжа болж буйг харуулдаг анime нь 220 ангитай гарсан бол дараагаар нь өсвөр насны Наруто хэмээх нинжагийн ертөнцийн хамгийн хүчрхэг гол дүр мөн галын улсын Хокэге болох мөрөөдөлтөө хүрж буйг гаргасан Наруто Shippuden гэх нэрээр 2007 оноос 2017 он хүртэл 500 ангитай гарсан байдаг юм аа. Мөн үргэлжлээд Нарутогийн хүүхэд буюу Боруто гэх зураг нь одоо гэрн гарсаар л байгаа. Миний хувьд болохоор Наруто Shippuden илүү гоё илүү үзэх туртай яг оргил зохиол гэж үздэг. Тэгээд яг энэ 500 ангийг нь ярих гэж бодсон боловч дүрийн танилцуулга тэгээд нинжагийн ертөнц гих зэргээр маш олон зүйл тайлбарлах хэрэгтэй юм болов уу гэд өмнөх Нарутогийн хүүхэд нас 220 ангийг нь бүр маш товчоор хэдхэн парт болгоод та бүхэндээ хүргэе гэж бодлоо. Тэгээд ардаас нь мэдээж үндсэн аниме болох Наруто Shippuden хичээж бүр чанарлаг хийх болно. За бичлэгэндээ орцгоё. Наруто гэх өнчин ойр ганцаараа байдаг тосгоны бүх хүн түүнд дургу. Учир нь түүний дотор сүлт мангасыг тамгалсан байдаг. Энэ нь юу вэ гэвээс шиноби ертөнцид 9 ширхэг сүлт мангасууд байдаг. 1-9 хүртэл сүүлний тоогоороо ялгардаг маш хүчтэй тийм мангасууд байдаг. Тэгэл тэднийг сул байлгах нь аюултай бөгөөд хэдэн жилийн өмнө 9 сүлт мангас Коноха тосгон руу дайрч маш их хохирол учруулсан. Тэгээд түүнд бүр 4-р Хокэге хүртэл өөд болсон байдаг. Тэр 9 сүлт мангасыг Наруто тамгалан хорьсон болохоор тосгоных нь түүнийг гадуурхдаг. Гэвч энэ бүхэнд бууж өглгүй дүрсгүйдэн бүгднгийнх нь эсрэг инээж л байдаг жаалхав. Бүр нинжутсу ашиглахдаа ч маш тааравхан. Тэгээ нинжагийн академид орсноор түүний ангийнх нь багш Ирука түүнд хань болж арай нэг дотн хүн болдог. Тэгээд Наруто өөрийнхөө олонд ховлох хүчтэй тийм хориотой жицүг тулгайлан байран сурсан бөгөөд тэгээд яг тэр үед нэгэн алуурчин түүн рүү довтлоход Ирука багш нь түүнийг хамгаалдаг. Энэ нь түүнийг нөгөө хүчрхэг болох замналыг нь л нээж өгж өнөөгч зүг амар амжилттай хийгээд өөрийнхөө 1000 хувилбарыг гаргаж ялж чаддаг. Тэгээд академид хүүхдүүд баг болж хуваарлагдах бөгөөд насан туршдаа тэр багтаа л байдаг. Тэгээд Сакура болон Сасуке гэх хүүхдүүдтэй 7 дугаар баг болдог. Тэдний багийн багш нь Какаши гэх маш хатуу зарчимч амар багш байдаг бол Наруто харин яг эсэргээрээ төлөвшөөгүй дүрсгүй жаал. Учийнхаа овгоос цор ганцаараа үлдсэн маш их өс хонзон тээж бүх хүүхэд байдаг. Тэгээд харин ганц охин нь Сакура. Сасуке яагаад овгоосоо цор ганц вэ гэвээс Учийнхаа гэдэг овг нь галын улсын эртний овгуудын нэг бөгөөд тэд нүдний онцгой хүчтэй Sharingan гэх улаанууд нь хэмжээлшгүй их хүч өгдөг. Маш онцгой. Гэвч Сасукег жаахан байхад нь түүний төрсөн ах нь тосгоноосоо урван Учийнхаа овгийн бүх хүнийг алан цор ганц дүүгэн амьд үлдээн галын улсаас урвсан байдаг. Тиймээс одоо Конохад цор ганц Учийнхаа бол Сасуке. Мөн тэр гэр бүлийнхээ өшөөг ахаасаа авахар хүчрхэг болохыг зорж буй нэгэн. За тэдний эхний даалгавар багшийнхаа зүүсэн 2 хонхыг авах. Нөгөө хоёр нь авч Наруто өдрийн хоолойгоо модон төлүүлнэ. Өдөр урт хийх юм их байхад Наруто өлсөх нь гарцаагүй. Хувааж болохгүй гэсэн маш хатуу дүрмтэй боловч Сасуке түнд өөрийнхөө хоолноосоо өгөх бөгөөд Сакурач мөн нэгддэг. Яг энэ үед Какаши маш их хууртаа гарч ирээд албан ёсоор та нар манай баг боллоо хэмээдэг. Хоолоо хуваагаагүй идсэн бол Какаши энэ багийг авахгүй л байсан юм бэлээ. Тэгээ 3 дугаар Хокэге 7 дугаар багт даалгавар өгөх болноо. Тэд 7 сэлэмчний нэг Забуза гихчтэй тааран. Тэгээд Какаши харин нэг нүдэндээ Sharingan гэх Учийнхаа овгийн үндсэн техник нүдтэй байх бөгөөд тулалдаад хоригдчихноо. Үргэлжлүүлэн Забуза нөгөө гурлуу дайрахад бас тийм ч амар биш байжээ. Тэгээ Наруто Сасуке хоёр гар нийлж тулалдаж Какашиг суллаж чаддаг. Тэгээд тулаанд ялахгүйг мэдсэн туслах нь Забузаг унтуулад аваад цухтчихдаг. Тэгээ гүүр барьж буй Мужаныг хамгаалах даалгавартай тэр эдийг явсан ойгуур Мужаны охин руу дайрах боловч ашгүй Наруто маань унтаад хоцорсон байж таарад охиныг хамгаалж чаднаа. Харин гүүрэн дээр Какаши Забузатай дахин тулалдах бол манай гурав туслах Хакутай тулалддаг. Тэгээд Хаку мөсөн толин жицүг хэрэглээд манай хоёрыг нилээн шахаж хийлдэгч Наруто руу чиглэсэн дайралтын Сасуке өөрийнхөө биеэр хамгаалахад
Наруто уурлаад нөгөө дотор байсан 9 сүлд хараатан сэргэн маш хүчрхэг болж Хакуг бүр маскыг нь хаг зөх чаддаг. Нөгөө талд Какаши ч мөн Забузаг ялж дайрахт нь Хаку урдуур нь орж хамгаалаад харамсалтайгаар өөд болдог. Гэтэл тэднийг хөсөлсөн яг дайснууд нь ирэхэд Хакуг алдсан Забуза маш ихээр уурлан тэдний эсрэг тулнаа. Боссыг нь ялж чадсан Забуза маш олон сүлбүүлж мөн адил Хакугийн араас яван оддог. Наруто харин тэдний араас гашууд заарал тэд даалгавар амжилттай дуусгаж чаддаг. Ийхүү баахан даалгавар биелүүлж явсаар хүчрхэгч болж эцэст нь чүнийн гих цол зэрэглэлийн төлөөх шалгалт болно. Улс бүхэн яг адил системтэй байдаг бөгөөд тэд академи төгсөөд гинийн тэгээд чүнийн, жонийн тэгээд улсын удирдагч буюу Каге гих цолны системтэй. Галын улсын хувьд Каге нь Хоккайдо гэж байдаг. За харин улс бүр тойрог маягаар энэ шалгалтууд нь явагддаг. Энэ удаад Коноха тосгонд болжмоо юм. Тиймээс бусад улсын тосгодоодоос ирсэн академийн хүүхдүүд ирж шалгалт өгдөг. Эхний шалгалт бичгэн тест байх бөгөөд Наруто маань арайчууд авнаа. Дараагийн даалгавар нь багаар өрсөлдөн хуулиасыг авахар ойд өрнөх бол энэ үед Орочимаро гэх урвагч нинжа тэдэнтэй тулалддаг. Шалтгаан нь юу вэ гэвэл Сасуке тэмдэг тавин өөртөө нэгдүүлэх байдаг. Тэгээд муухай могоошиг нэг тийм хурж ирсэн Сасукег хазан тэмдэглэснээр цухтааж амждаг. Тэр хараалт тэмдэг идэвхжих үед хүчтэй л болох юм байна лээ. За тэгээ манай хоёр ухаангүй байхад нь шалгалтанд орж буй нөгөө шиноби нар дайрахад тэдний нэг анги болох Рок Ли ирж хамгаалж тулалддаг. Нинжцүү ашиглаж чадахгүй ганц тайцуу л ашигладаг. Тэр ганцаараа хангалтгүй л байлаа. Тэгээд Сакура мөн цуг тулалдах ч бас хангалтгүй. Гэхдээ тэр бууж өгөхгүй. Өөрийн үсээ таслаж бүр боломж гарган дайрах хэдий ч бас амжилттай болж чаддаг. Гэхдээ өөр бус нөө ангийнхан нэрж тулалдаж аварнаа. Харин яг энэ үед Сасукегийн тэмдэг сэргэж чөтгөрийн гэмээр хүчтэй болж дайсныг төвөггүй ялж тэгэл өөрийнхөө хүчийг хэсэг гайхан зогсон. Энэ хүчил байхад би овгийнхоо өшөөг авч чаднаа л гэх. Сакура харин Сасуке сэтгэлдээ бөгөөд тэд амжилттай дайралтыг нь хязгааж чаддаг. Харин Кабуто хуулиасыг нь хулгайлж авч явснаар тэд хойноос нь хөөж бусад шиноби нартай тололдож амжилттай буцаан авч ирж 2 дугаар шатаад авч чаддаг. 10 дугаар баг, 8 дугаар баг, 3 дугаар баг, мөн Кабутогийн баг, тэгээд нууц илс тосхон, нууц дуу тосхон мэдээж 7 дугаар баг гэхэд амжилттай давсан байдаг. Нинжагийн ертөнцийн 5 үндсэн улстай. Үүнд галын улс, нууц навч тосхон буюу Коноха, Каге нь Хоккайдо, салхины улс, нууц илс тосхон буюу Суна, Каге нь Казакаге, Аянгын улс, нууц өвөл тосхон буюу Кумо, Каге нь Райкаге, газрын улс, нууц чулуу тосхон буюу Ива, Каге нь Цучикаге, усны улс, нууц манан тосхон буюу Кири, Каге нь Мизукаге гэх үндсэн 5 том улс тосгод байдаг. Мөн өөр ч олон жижиг тосгод улсууд байдаг л та. За Наруто. Чүнийн шалгалтын 3 дугаар үеийн өөр хоорондоо тулдах бөгөөд рандомор хоорондоо таарнаа. Эхний тулаан Сасуке болон Кабутогийн багийн нэг хүн байх бөгөөд Сасуке төвөггүй ялдаг. Өнөөрийг Какаши Сасукегийн хараалт тэмдгийг түрд хамгаалж идэвхгүй болгосон байдаг шүү. За дараа нь Шино өөр нэгэн нууц дуу тосгоны шинобитэй тулдаж ялдаг бол дараа нь нууц илсний Канкуро Кабутогийн багийн нэгэнтэй тулдаж ялнаа. Харин Ино болон Сакура хоёрын тулаан ширүүхэн хэрнээ тэнцээ дуусдаг маш сонио. Дараа нь нууц илсний Темаритай тэнтэн тулдаж ялагддаг бол 6 дахь тулаанд Шикамару ялдаг бол 7 дээр Наруто болон Киба тулддаг. Гэхдээ Наруто нүүрлөө нь хунгаж сатааруулж хагаад ганц өшгөлтөөр ялнаа. За дараа нь Хината болон Нежи тулдаж Нежи ялалт байгуул. Нууц илсний Гара болон Рок Лигийн тулаан бас их сонирхолтойгоор Гара ялнаа. Мөн дараа нь Чоужи мөн ялагдаадахнаа. За тэгээ шүвгийн 8 хүн үлдэхэд Хоккайдо та бүхэн бусдын хүчийг мэдэж авсан болохоор сарын дараа сүүлийн шатыг үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд бүгд өөрсдийгөө хөгжүүлцгээе гэж завсарлага авнаа. Наруто чакрагаа сайн удирддаг болох гээл академийнхаа багштай бэлтгэл хийх бөгөөд түүний хамгийн чухал багш болох Шалиг Даянчтай энд танилцж Нарутог бэлтгэж өгөхөөр болдгоо. За тэгсэн нууц дууны нэг нь нууцаар Гара руу дайрах боловч юу ч болохгүй. Ягаад гэхээр энэ Гара чинь нөгөө сүлт мангасуудын нэг буюу нэг сүлт мангасын Жинчурики. Жинчурикийн юу вэ гэвэл сүлт мангасыг өөрийнхөө дотор тамгалж хорьсон хүмүүсийг хэлэх бөгөөд Гарач мөн Нарутотой адилхан нөгөө тосгондоо гадуурхагдсан нэгэн
байдаг. Тэгээд гэхдээ Нарутогоос ондоо ганц юм тэр ата хорсолдоо бүрэн автсан тийм амар хүүтэн хөндийн нэгэн байдаг. Харин Наруто маань бүгд нуур буруулсан ч үргэж инээмсэглэж байдаг жаа шүү дээ. Сасуке харин Какашитай бэлтгэл хийж Чидорыг гихчиг эзэмшнэ. За тулааны өдөр болж эхний тулаан Наруто болон Нежи таарсан байдаг. Нежи илт илүүрхэж байх боловч Наруто маань хөөхөн ухаан сэлж байгаад Нежи ганц цаахан зөхөж тулаанд ялнаа. Хүмүүс бүгдээрээ л апсет гарчлаа л гэж яддаг. За Шикамару болон Темаригийн тулаан Шикамару буу юм болж эцэст нэг сүүдрээрээ барьж аваад яллаа гэсэн чинь буугаад өчтийн тиймэр what the fuck. За харин Гара болон Сасуке хоёрын тулаан Сасуке шинээр сурсан Чидоригоороо дайрж түүний элсэн бамбайг эвдэл шархтуулж чаднаа. Тэгэл энэ хоёрын тулаан эд өрнж байхад гинжцүү ашиглан бүх хүмүүсийг унтуулаад тахдаг. Тэгээд за нэг хэдийн юм тайлбарлана. Нинжцүү бол Наруто ертөнцийн хамгийн өргөн ашиглагддаг ур чадваруудын нэг. Энэ нь чакраг ашиглан янз бүрийн техникийг хэрэгжүүлж чаддаг. Тэгээд нинжцүүн довтлогоо хамгаалалт дэмжлэг гээл бүр янз бүрийн зорилгоор ашигладаг. Ер нь бол бүх л чадваруудыг нинжцүүгээр ер нь баг хийдэг. Жишээ нь Нарутогийн Расенган, Сасукегийн Чидори гэх мэт мөн нинжцүүн 5 үндсэн элементийг ашигладаг нь гал, ус, салхи, газар, цахилгаан. Тэгээ нэг хүнд ихэнхдээ нэг л элемент хэрэгжилж чаддаг. Жишээ нь Наруто бол салхи, Сасуке харин гал гэх мэт. Мөн нэгээс олон элемент хэрэгжилдэг хүмүүс ч байдаг. 3 дугаар Хоккаге бүр 5 элемент тавуулангийн ашиглаж чаддаг. За дараа нь Генжицүү. Генжицүүн чакра ашиглан дайсны мэдрэлийн системийг хянах буюу харааны төөрөгдөл бий болгох арга техник. Нэг эсэндээ сэтгэл зүй болон оюун ухааны дайралт бөгөөд дайснаа айлгаж сулруулах тийм нэг төөрөгдүүлэхэд л ашигладаг. Дайсны мэдрэмж болон ой санамжийг өөрчлөнө л гэсэн үг. Мөн тухайн хүнд нөө хий хоосон зүйл харж сонсож мэдрэгдүүлэх чадвар юм. Тэгээ 30% харааны жицүү болох нөө шаринганы үндсэн техник нь гинжицүү байдаг. За тайжцүү чакра ашиглахгүйгээр зөвхөн биеийн хүч хурд тулааны ур чадвар дээр суурилсан техник юм. Энэ нь хурд хүч биеийн хяналтыг айгүй их шаардах бөгөөд нөө физик чадвар дээр тулгуурлан тулалддаг. Хамгийн том жишээ нь Rock Lee болон түүний багш Maito Gai байдаг. Нинжцүү болон генжицүү ашиглахгүй зөвхөн тайжцүү ашигладаг. 8 хаалга гэх техникийг ер нь ашиглаж тулалддаг. Тэгээд биеийн хязгаарыг эвдэж маш хүчтэй энерги гаргах боловч эрүүл мэндэд маш аюултай. 8 дахь хаалгыг нээвэл үхэлд хүргэдэг. Мөн өөр олон техник чадварууд нинжагийн ертөнцид байгаа. Тэгээд Gekka Genkai, Senjutsu, Fuinjutsu гэх зэргээр байдаг заяа. Senjutsu нь байгальтай уусаж байгалийн энергийг ашиглан хүчээ нэмэгдүүлэх техник бол Fuinjutsu нь хүчирхэг зүйлсийг одоо жишээ нь сүнс, чакра, тухайн хараатан гих зэргийг хааж эсвэл тамгалдаг тийм тусгай техник. Жишээ нь Нарутод нөө 9 сүлт үнгийг тамгалсан шиг тэр нь Fuinjutsu байхгүй юу? За харин Gekka Genkai гэдэг. Gekka Genkai нь байгалийн чакра элементүүдийг хослуулан шинэ элемент болгодог. Одоо жишээ нь Мокутон буюу галны элемент болон усны элементийг нийлүүлээд мод ургуулдаг тийм. Тэрийг нөө Мокутон гэдэг байхгүй. Hashirama, Senju болон Yamato эдгээр нь ашигладаг тийм айгу ховор элемент. За Huitnon буюу ус болон салхийг нийлүүлээд мөс гаргаж авдаг. Тэгээд жишээ нь өмнөх анги дээр гарсан Хаккугийн хэрэгэлдэг арга байхгүй мөс үсгээд идэв шүү дээ. Тэр нь яг үүндээ ус болон салхийг ашигладаг байсан байхгүй. Тэгээ өөр олон Gekka Genkai байдаг. Тэгээд тэр нь арга эсвэл бие махбодод шууд нөлөөлж өвөрмөц чадварыг олгодог. Жишээ нь Sharingan болон Byakugan. Энэ хоёр нь Gekka Genkai-ийн төрөлд ордог байхгүй. Byakugan нь Hyuga-гийн уламжлалт техник бөгөөд нөгөө яг Hinata болон Neji нарын цав цагаанууд байдэн шүү дээ. Тэр чинь л нөгөө хүний бүх чакра урсгал, дайсныхаа нөгөө нэг дотоод чакра цэгүүдийг эдгээр хараад товтлох чадвартай байдэн шүү дээ. Ер нь л айгүй хол алсан юмыг хардаг тийм чадвар гэсэн үг. За одоо харин тулаанд орцгоё. Чүнийний шалгалтын дундуур гинтийн дайралт болно. Бүх хүмүүсийг генжицүү ашиглан унтуулад хан цөмлөн авраг могоо орж ирэх нь орочимаруу байдаг. Тэгэл шууд 3 дугаар Хоккагетэй тулалддаг. Нууц эсний Темари Канкуро хоёр Гараг ирж аван явах болно. Ягаад тэгэхээр энэ дайралт нь нууц эс тосгон хамаатай юм байна лээ. Тэгээ шууд зүхтааж байгаа. Араас нь Какаши дуудах техникээр үнэрч нохой дуудаад араас нь тэр ид мөшгөж хөөх болно. Тэгэл тэдний зам нууц дуу тосгоныхон саад болох бол Shikamaru дааж аваад нөгөө идэгээ цааш явуул атгнаа. Сасуке харин тэр идийг барьж авах бол Канкуро Гаро тэр хоёрыг зүхтаалган тултгаар үлдэхэд нь Шино ирээд Сасукег араас нь явуулнаа. Харин Шино Канкурог шавжаараа барих бол Канкуро Шиног хордуулаад ухаан алдуулчихдаг. За харин 3 дугаар Хоккаге Fuinjutsuг ашиглан өөрийн амиараа
Orochimaruгийн хоёр гарыг цаашаад ямар ч техник хэрэглэх боломжгүй болгож тамгалаад хорж ер нь л өөрийгөө золиослоод өвд болтдог. За харин Гара болохоор уурлал нөө Тимари гэж шидээл Сасукетэй тулалднаа. Тэгээд шууд нэг сүлт мангас болж хуураа Сасукеч хүчтэй Чидоригоор зөрж дайрах яахчгүй. Тэгэл бүхэл бүтэн сүлт мангасын хүчтэй Гара шүү дээ тий. Тэгэл дахин дайрах үед нөгөө хараалт тэмдэг нь идэвчээд Гарад боломж гараад ирдээ. Яг алхахаар л дайралт хийхдээ амжиж Наруто орж цохилтын хаанаа. Тэгээд Сакурач мөн ирэх боловч юм болохгүй ганц цохол атах. Наруто шууд л олон сүүдрийн хувилбараа гаргаад л дайрах бол Гара бүрэн нэг сүлт мангас болж хувираатдаг шүү. Харин Наруто Жирая багшаасаа сурсан дуудах техникээр авраг мэлхийг дуудан хоорондоо тулалднаа. Тэгэл Наруто ганцаа мөргөж аваад тэр хоёр газар тунсан ч Наруто бууж өгөхгүй мөлхөж очвол нөө өөрт нь ямар хэцүү байдаг тийм Жинчурики байх яадаг вэ гэл бүхэл хэцүүнүүдээ ярилцаад Гарагийн тэр их уурыг нэг жоохон чөлөөлж чаддаг. Тэгэл Тимари тэр хоёр ирээл түүнийг аваад утгах бол манай аюулгүй буцацгааж чаддаг. Тэгээд харин энд хамгийн том гарц бол нөө Сарутоби Хэрүзэн буюу 3 дугаар Хоккаге маань энэ тулааны үеэр амь насаа алдсан байдаг. За Чүниний шалгалтаас хэсэг хугацааны дараа Акацуки бүлэгмийн хоёр гишүүн нууц навч тосгон нууцаар нэвтэрч байдаг. Итачи болон Кисаме. Итачи чинь нөгөө Сасукегийн ах шүү дээ. Учийнхаа өгөө хүйс тэмдрээд тосгоноосоо явсан оргодол нинжа бөгөөд энэ Акацуки бүлэгм нь юу вэ гэвээс манай хэдийн ер нь гол дайсан гэж гардаг. Улс тосгод бүрийн оргодол нинжанаар нийлсэн бөгөөд хөлсөөр үл бүтэх зүйлс хийдэг. Ер нь тийм мангар аюултай гарууд цугласан тийм муу талын бүлэгэл гэсэн үг шүү. Тэд Асуме, Куранай болон Какаши нартай тулдах бөгөөд Учийнхаа Итачи Какашид Шарингана хэрэглэн Цукиёмиг Генжицүд оруулнаа. Тэгээд Нарутогийн байршлыг олж мэдээд тэр хэдээс цухтаад яваад өгнө. За тэгсэн Какаши ухаангүй байхад нь Сасуке ирж юу болсныг нь сонсоод ахыгаа одоо л зүйл дуусгана гэл бөөн юм болол түүний араас хөдлөнөө. Тэгээд Сасуке Нарутог хайж олох л байдаг. Харин Наруто Жирая багштайгаа шинж зөө сурах гээл бэлтгэлтэй байх бөгөөд манай багш жаахан шалгаа. Тэгэл хажуугаар нүл бүтэх юм зөндөө хийнэ. За тэгэл буудлын өрөө Наруто дээр Итачи орж ирэх бөгөөд Сасукеч мөн амжиж ирж өшөөгөө авахар түүн рүү дайрахч ганц илэгдүүлээ бүтлгүүдчихнэ. Бүр болоогүй дүүдээ Цукиёми гэх нөгөө айхтар Генжицү хүртэл хэрэглээд ихдэг. Амжиж Жирая маань ирэх бөгөөд мэлхийн ходоод Генжицүгээ хэрэглэн тэднийг цухтаалгахгүй болгож тулалднаа. Гэвч тэгэл Итачи бүр амар хүчтэй техник Аматерасу гэх хар галч зүг хэрэглэн тэр хоёрыг цухтааж чаддаг. Тэгэл энэ нь нөгөөний бүхнийг үнс болтол шатаадаг тийм унтардгүй аимшигт хар гал гэгддэг маш хүчтэй шарингантай хүнэл хийж чаддаг айгу ховор техник. Тэгээд Какаши болон Сасуке Цукиёмид орсноор ухаангүй байхад нь Наруто Жирая хоёр Цунадэ гэх саним буюу одоо даяанчлгээд байгаа юм л да. Энийг нь тэр хүнийг нь олж дараагийн Хоккаге болгохоор томхон даалгавар аван аялалд гарнаа. Тэгээд Цунадэ нь маш хүчтэй эмчилгээний нинжа. За Жирая Нарутод Расенган гэх өөрийн хүчтэй арга барилаа зааж өгөхөр болно. Тэгэл чакра удирдлага нь маш өндөртэй, энэ жицүүн маш их бэлтгэл хийж ээж чаддаг гэдэг. Тэгэл Наруто устдаа шаараар бэлтгэл хийх бөгөөд маш их хичээсэн ч нэг л болж өгөхгүй байдаг. Тэгэл угтаа энэ шааран дотор чакрага чиг дэргэлдүүлж хүчтэй нэг тийм шуурга маягийн юм үүсгэх ёстой юм байна лээ. За тэгсэн хоёр гараа алдсан Орочимаро Цунадэ дээр ирэн санал тавина. Чи хүчээрээ миний хоёр гарыг идгээвэл чиний алдсан чухал хүмүүсийг эргүүлэн амьлуулж өгнө гэл хэд хоногийн бодох хугацаа өгөөд яваад өгдөг. Тэгэл Орочимаро ер нь бол маш олон житсүү мэддэг. Ер нь судалгааны нинжа. Тэгээд түүний хамгийн их сонирхол нь мөнх насыг л хайгаад байгаа. Тэгээд 2 дугаар Хоккагийн зохиосон аимшигтай Эда Тенсей гэх житсүүг өөрийн болгож авсан нь үхсэн хин нэгнийг эргүүлэн амьдруулж бүр удирдах чаддаг житсүү байдаг. Өмнө 3 дугаар Хоккагед тулалдахдаа 1 болон 2 дугаар Хоккагийг амьлуулж дуудан тулалдсан. Тэгээ би яг хасцсан л та тэр нөгөө гайхалтай тулааныг хоёрын хооронд ярьж буцралмаарг байсан юм. Тэгээд за харин манай хоёр Цунадаг уушин газарт байхад нь олох бөгөөд Жирая түүнд хэлнэ. 5 дугаар Хоккагегаар өргөмжлөнө гээл. Тэгсэн Цунадаа элдгээр татгалзнаа. Наруто хоёрын энд нь ихэд дургуулсан жоох үгээр идэхтэн Цунадаа нусан буу минь үзхүү гээл. Тэр хоёр үзэхэр болоод тохно. Наруто Расенганыг сурсан байх боловч яалаа гэж юм болох юм те. Дараагийн Хоккаге болгож байгаа үгнийг арай л муухай басж байгаа шүү те. За тэгсэн манай Хоккаге болох хүн жаахан дүрсэхгүй эвгүй. Нарутогийн төрөвч гусцсан байдаг юм да. За Орочимаро Цунадэ дээр ирээл тохирох одоо ч би тэднийг амьлуулж чадна гэх бол Цунадагийн тэр чухал хоёр хүн нь хинбэ гэвээс нөө түүний хайрт болох дан болон түүний баг дүү Наваки байдаг. Тэгээ тэр хоёр хоёулаа л нинжагийн их 3 дугаар дайнд
халагдсан бөгөөд тэрнээс хойш ер нь өөрийгөө л буруутгаад тийм өрөөтэй тоглоод арх угаал хэрэн хийсэж байгаа юм байлээ. Тэгээд тэр хоёр нь Нарутотой яг адилхан Хокаге болно их том амбицтай гарууд байсан. Тэгээд сая Наруто Цунадатай хүч үзэхтэй мөн адил би хүчтэй болж Хокаге болно гэхдээ Цунадаа зүгээр л нинжа болохоо бол гээл тэр хоёрын үхлээс л болж бас Нарутог тийм болчихъя гэж түүнд хэлсэн байдаг. Харин Орочимарогийн саналыг Цунадаа зөвшөөрөөгүй бол бас тэдэнтэй тулдахаар болноо. Тэгэл дахин нэг юм хэлэхэд өмнө Жирая болон Цунадаа тэгээд Орочимаро энэ гурав нэг багийн анд нөхөд байсан. Нинжагийн 3 дугаар их дайнд гавьяа байгуулж бүр их л хүчтэй 3 даяанч гэгддэг тийм алдартай 3 юм байна лээ. Тэгээд даанч тэр 3 дайны дараа гуруула тус тусдаа тэгээд мөрөө хөөгөө явж байгаа нь. Цунадаа эмчилгээний нинжа гэхэд итгэмээргүй их цохилтын хүчтэй тэр хоёртой бүр ан маань үзнэ. Наруто Жирая хоёр ирэх бөгөөд Наруто Кабутодод тулалдана. Жирая харин Орочимаротод тулалдана. Кабуто Наруто руу Кунагаараа дайрахад дайралтыг нь хааж байгаа л Расенгана хэрэглээл шархтуулдагч Кабуто мөн эмчилгээний нинжа тэгээд өөрийгөө эдгээдэг. Гэтэл нэмэргүй түүний дайралтанд дэндүү хүнд байсан. Тэгэл Наруто ч мөн бүх хүчээ шавхсан бөгөөд унаад өгнөө. Цунадаа харин Нарутог эмчлэх бөгөөд өөрийн зүүж явдаг зүйлтэй өгөн Хокаге болоорой гэдэг. Гэвч Орочимаро гинт гарч ирэл Наруто руу дайрах бөгөөд Цунадаа урдуур нь ороод нэвт цөлбөлждээ. Тэгсэн нэрэл Хокаге болох ч байгаа юм шүү дээ. Юугээл ийм амархан байх вэ? Хормын дотор өөрийгөө эмчлээд л эргээл тулдаад эхэлдэг. Алдартай дуудах техникүүдээ хэрэглэх бөгөөд Жирая Цунадаа хоёр нийлж Орочимарог буулгаж авнаа. Кабуто Орочимарог аван цуцснаар тэгэл тулаан дуустав. Тэд буцаж ирсэн байх бөгөөд Цунадаа хүсэлтийг хүлээж авч 5 дугаар Хокаге болохоор болдог. Тэгэл Цунадаа ирснээр Какаши болон Сасукег эмчилэн сэргээдэг. Тэгээд Роклиг ч мөн Цунадаа эмчилэн Рокли өмнө нэг шалгалтаар гараад гар хөлөө хуглуулсан байдаг. Тэгээд сэргсэн Сасуке ихэд ууртай байна. Тэгэл эмнэлгийн дээвэр дээр Нарутотой хүч үзье гэж тулдахаар болоод нөгөө Iconic хэсэг гардаг. Нарутогийн Расенген болон Сасукегийн Чидори тэгэл яг бие онох гэтэл Какаши гарч ирснээр тэднийг болиулан аваа шидчихдэг. Гэтэл Сасукегийн дайралт нь маш их хохирол учруулсан бөгөөд Нарутогийн өдийнхэн хохиролтойд нь инээгээд амжинаа. Гэтэл Нарутогийн цохилт онсон савных нь ард талд бүр зад түсэрсэн байх бөгөөд түүнийг нь харсан Сасукегийн инээд алга болдог. Тэгэл Сасуке ахыхаа хажууд юу ч биш гэдгээ мэдэн сэтгэлээр унан хэсэг бодлогошорноо. Какашиг ч тоолгүй бодлогошорж байхад нь түүн дээр өвөрмөц төрхтэй хэдэн ирж ирэл ийш тийшээ аваа шидчих эхэлнэ. Тэд бол нөгөө Орочимарогийн туслахууд бөгөөд түүнийг бидэнтэй нэгдээ тэгэл тэгвэл чамд итгэмээргүй хүч чадал өгнө гэдэг. Тэгээ Сасуке саналыг нь зөвшөөрөөд явах. Сакура мэдэн зогсоох гэтэл нокруулж аваад цаашаа яваад өгдөг. Тэгээд маргааш нь Сасукег явсныг мэдэн араас нь Наруто болон Киба, Нежи, Шикамару өдөр явнаа. Тэгсэн Сакура түүнийг заавал авч ирээрэй гэж нулимс тусгаагаад идэв. Өмнөх Bleach аниме дээр би нөө Рукад нэг дургүй байсан шүү дээ. Наруто дээр энэ Сакурагийн бага наснд амар дургүй байдаг хөхгүй. Түүний талаар нэг юм ер нь гарахгүй байгаа шалтгаан бас энэ заяа. Түүнийг нь харсан Наруто бүр шок. За тэгэл нөгөө Сасукед эм уулгаал нэг хайрцагт хамглаад аваад цаашаа явдаг. Тэгэл араас нь хөөж байгааг мэдээ нэг нь үлдээл нөгөө хэд нь цааш явах Чоужи түүнтэй тулднаа. Тэгэл Чоужи гэр бүлийн техник нь өөрийн бие амар томруулж агаад маш хүчтэй болдог бөгөөд тэд хоёулаа авхан алдаад өгдөг. За тэгэл цаашаа нэг нэгээрээ тулдаал. Нежи харин нэг аалзан хүн шиг юмтай тулдаад үлднэ. Түүнийг 64 цэгийг нь онож цогтөө өөрийн хамгийн хүчтэй дайралтаараа дайрж амархан ялж чаднаа. Тэгээд манай гурав Сасукег олж авах бөгөөд хайрцагтай навал зүхтаалаа. Харин тэгсэн өөр нэгтэн зүг Киба хавцал руу унаад өгнө. Тэгэл нөгөө хэд нь Сасукег ирж аваал бас яваад өгнө. Тэгэл Наруто тэр хэдтэй тулдаад үлддэг. Яг энэ үед Сасукегийн хараалт тэмдэг нь бүрэн чөлөөлөгдөж өөрийн хайрцгаа эвдлэн гараад гүйчдэг. Тэгэл Рокли харин Наруто дээр ирэн дайсныг нь дааж аван араас нь явуулж чаддаг. Тэгэл Ли маань шархтаж байхад нь хэн ирсэн гэж Гара үрээд ирдэм бүр шок. Тимари болон Канкуроч мөн нэмэлт хүч болол ирээл тэгэл мэдээж ойлгомжтой манай айдлын ялалт бүүм гэж дуусчихин. Тэгэл ийхүү iconic тулаан хэлнэ. Наруто болон Сасуке энэ үед нөгөө нэг бие сольж идэвхээ хүлээж буй Орочимаро тэдний тулааныг мэдрээл ихэд догдлоо. Тэгээд Сасукегийн хараалт тэмдэг нь түүний хүчийг нэмсэн бөгөөд сэтгэлийг нь ч баг зэрэг өөрчилсөн байдаг. Тэгэл Наруто баахан юм хилээд ихэд үг авахгүй болохоор шууд дайраал ганц цаа илэгдээд авнаа. Тэгэл тэр хоёр нэлээд тулалдсны эцэст Наруто сүлд мангасан хүчтэй Расенга харин Сасуке хараалт тэмдэгний хүчтэй Чидоригоо бэлтгэн хоорондоо эцсийн дайралтай хийдэг.
Гэвч энэ тулаанд Сасуке ялдаг бөгөөд Наруто ухаан алдсан байдаг. Тэгээд Сасуке эргэлзээгүй Орочимаруудаа нэгдэхээр цааш явах бол Какаши ирж Нарутог аван Конохороо буцнаа. Тэгэл ийхүү Наруто ч мөн адил хүчтэй болж түүнийг заавал зөв замд нь оруулан эргүүлэн авч ирнэ гэж амладаг. Тэгэл Наруто тэгээ шалиг даяанч болох Жирая багштай холын хол 2 жилийн урт аялалд гарч бэлтгэл хийхээр болсноор уг аниме маань дууснаа. За ийхүү Нарутогийн бага нас гэх уг аниме маань энэ үрээд ингээд дуусж байна. Дараа нь мэдээж Наруто Shippuden гэд яг эндээсээ үргэлжлээд үйл явдал нь гардаг тийм аниме байгаа. Тэрийг нь мэдээж би та бүхэндээ ярьж өгнө. Тиймээс та бүхэн мэддгүүд нь хэлж, мэддэг хідэн харин subscribe-а дарж хонхоо идэвхжүүлээд мөн лайкаач дараад дараагийн бичлэгийг нь төвчээр тэгэн хүлээж байгаарай. Тун удахгүй эргээд уулзнаа. Баярлалаа баяртай.